Үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгыг Эрхэнцэг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Бидний удаагийнхаа нэвтрүүлгээр уул уурхайн салбарын өнөөгийн байдал сэдвээр ярилцахаар зочин орж ирүүллээ. Би ингээд зочноо танилцуулъя. Ноён Давг Монголын чухал ашигт малтмлын ассоциацийн тэргүүн иймэрхэн байна. Баярлалаа. За бидний өглөө хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. За тэгээд эхний асуулт. Одоо энэ за мэдээж одоо уул уурхайн салбар бол Монгол улсыг өнөөдөр тэжээж байгаа ганц салбар гэдэг нь бол хинч марахгүй хин чухал салбар байна. За тэр дундаа эхний асуулт юу вэ гэхээр одоо бидний дунд одоо явж байгаа уул уурхайн за нэг 4-5 ч юм уу том төсөл байна. Тэрний одоо дээрээсээ 1-2-т орох 2 толгой том төсөл явж байгаа. За яг энэ дээр одоо бид нэр өнөөдөр манай засгийн газар маань энэ нөгөө талынхаа одоо тэр хувьцаа эзэмсэгч Ретентэй гэдэг компанитай эд одоо хэлцээр хийгээ явж байгаа. Энэ нэг оны өмнө эхэлсэн байхаа 11 сард ч илүү. Тэгээд ингээд завсарлаад ингээд үргэлжлээ явж байгаа. Энэ дээр бид нар чинь тэрнийг хүүмүүгээ бууруулах за нэг хэд хэдэн санал тавьсан юм шиг байгаа юм. Энэ дээр энэ хэлцээрийн үйл явц одоо яг аль үе дээрээ явж байна. Бидний тавьсан саналууд маань одоо шийдэгдэх вариант байна уу гэсэн ийм асуултаас эхлэе. За би нөгөө хэлцээрт нь орохгүй штэ. Тэг яг гаднаас талуудын хэвлэлд өгж байгаа мэдээллийн төдийд л анзаардаг хүн шүү те. Тэр дээрээ л ярив. Эхлээд нэг ерөнхий юм хэлчихэ. Тэгээ. Энэ хаашаа хараад хэлцээр хийж байгаа вэ гэдэг ч юм уу. Тэгэхээр ер нь бол өнгөрсөн нэг 10-15 жилд хуримтлагдсан асуудлуудаа шийдэх маягийн тийм хэлцээр яваад байгаа. За тэр өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан юмнууд гэдэг нь ихэнх нь манай талдаа хуримтлагдчихсан зүйлсүүд. Одоо энэ компани дээр ирчээд одоо байгаа зээлийн хүн өндөр байна. Энэ компанид менежмент хийж байгаа тал нь менежментийн төлбөр гээд нэг 5% аваад идэх юм байна ч гэх юм уу те. Нэг 3-4% аваад 3%, 6% гэдэг. Иймэрхүү маягаар юу гэдэг хилцээрт жоохон ийм асуудал нь хөндөгчсөн маягтай орж байгаа тал нь бол одоо манай улсын засгийн газар тал гэх юм да. Ийм байдалтай хилцээр яваад байгаа. Тэгэхээр өмнөх хилцээрүүд голцоо ийм байдалтай явж исэн. Тэгээд янз бүрийн шалтгаанаар ерөнхийдөө үр дүн муутай байсан. Тэгэхээр яг ийм байдалтай хилцээр явах юм бол би зүгээр бүр их тийм гайхамшигтай сайхан үр дүн гарна гэж бол бодохгүй байна. Зүгээр нэг баг зэрэг сайжирсан үр дүн гарах болов гэж бодож байна. Тэ? Нэг зээлийн хүн баг зэрэг буурсан менежментийн тэр төлбөр нь бас нэг пункт төр ч юм уу буусан ч юм уу. Тиймэрхүү юм гарах байх. Тэгэхээр арай жоохон дөрвтэй үр дүн гаргая гэвэл цаад тал бас өөрсөндөө тулгамдаад байгаа асуудлуудаа ширээн дээр авчирч тавиад бидэнд ийм юмнууд байна гэдгээ бас илэн талангүй яриад эхлэвэл одоо харилцан буулт хийх гэх юм харилцан ойлголцож явбал илүү юу болох байх үр дүн гарах байх л гэж бодож байна. Тэгээд одоо миний ойлгож байгаагаар болохоор бидний одоо энэ үр шүрэнд ороод байгаа энэ төслөөс болоод гэдэг маань тэр нэг 34% л бид нөгөө нэг цаатлаас зээлээд яваад орцсон. Энэ дээр л байх шиг байгаа юм. За тэгээ энийг одоо тэр нөгөө нэг амнатын одоо нэмэн өртгөрч гэдэг юм уу амнатыг нэмэгдүүлсэн маягаар энэ 34%-аас солиод бид нэр тэр 34%-аас огт татгалзаад явсан нэг ийм зам байх шиг байгаа юм. Энийг ер нь манайд тавьж байгаа юм болов уу танд мэдээлэл байна уу? Мэдэхгүй байна. Мэдэхгүй байна уу? Зүгээр би ингэж л хэлмээр байна. Одоо манай засгийн газар талаас тавьж байгаа ихэнх асуудлууд нь өнгөрсөн 10-15 жилд хоримтлагдсан асуудлыг тавиад байна шүү дээ. Тавьж байна. Тэгэхээр энэ зүгээр ингээд одоо машин бариад явж байгаагаар төсөөлөх юм бол та бүхэн машинд суудсан.
та урагшаа хараад салхинычлээ хараа явж байгаа хөрөнгө оруулагчтай л. Одоо замд дахиад нугчаа байна уу, ийш өрүүлээ хаашаа дармаар байна уу гэдгээ та хараад явж байгаа. Би болохоор урдлын салхины жилээ харахгүй арын суудал дээр хоошоо хараад суудсан. Арын цонхоор босож байгаа тоосыг хараад ч юм уу, донслогыг хараад тэгээд хилцээ их гэж оролдож байгаатай адилхан байхгүй юу. Тэгэхээр би зүгээр манай засгийн газар яах хэрэгтэй гэвэл окей арагшаа хар. Гэхдээ энэ хилцээрт 30% нь ч юм уу тэр арагшаа хараад анзаарчихсан зүйлүүдэд яар. Бас адилхан тэр салхины жилээр нь урагшаа хар. Тэ? Тэг яг урагшаа хол харахад хэцүү байдаг. Цаад хөрөнгө оруулагч талд оюутлахын ордын одоо газар дор юу байгаа талын бүх нарийн мэдээлэл. Тэнд уурхай дотор юу болж байгаа талын үйл ажиллагааны бүх нарийн мэдээлэл. Гадаад ертөнцид одоо ирэх 10, 15, 20 жилд юу болж байгаа талын бүх гадаад мэдээлэл цааталт байна. Биднэрт бол тэндээс нэг ямар нэгэн маягаар нэг баг саг юмнууд орж ирж байгаа нь дандаа өнгөрсөн жил ингэчлээ, өнгөрсөн сард ингэчлээ, өнгөрсөн 5 жилд ингэчжээ, анхны гэрээ маань ингэчж гэдгээр дандаа ингээд нөгөө артлаас авч байгаа мэдээлэлүүд байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр бидний хувьд бол яавал энэ хилцээр үр дүнтэй болох вэ гэхээр цаатал урагшаага 20 жил харж байгаа бол бид нар адилхан урагшаа 20 жил хар. Урагшаа 30 жил харж байгаа бол адилхан 30 жил хар тийм ээ. Арагшаага 30 жил хар. Тэгээд хилцээгээ яг ямар асуудал хамгийн чухал юм бэ? Хойшоо харахад 1 номерт санагдаад байсан асуудал урагшаа харахад 5 номер төр байж болно шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр иймэрхүү маягаар асуудлыг арай өөрөөр томьёолж жагаад хилцээр хийвэл энэ үр дүнтэй болно. Нэгдэх нь. Хоёрт ингэдэй. Амьдрал маш баян учраас маш олон хувилбар бидний өмнө ингэ сонголтод байж байгаа. Тэгэд яг өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал, өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлаас болоод аль нэг өмнө нь бидний сонгоогүй зам өнөөдөр их зөв зам юм шиг санагдчих байна. Тэгэхээр бидний гаргасан алдаа нь тухайн үед хамгийн зөв тод харагдчихсэн зам дээр гарч зогсоод яваад байсан. 2009 онд тэр 34%-ийг авсан зам нь их тод зөв зам харагдаад байсан шүү дээ. Одоо харахаар 34%-ийг нэг 3% роялтигаар сольчих хувилбар нь их зөв зам юм шиг харагдаад байна шүү дээ. Тэгэхээр бидний алдаа нь ганцхан тухайн үед тод харагдаж байгаа замыг хараад байгаа. Дахиад 10 жилийн дараах хувилбарыг харвал тэнд нэг 10-аад зам харагдаж болно шүү дээ. Тэгэхээр ийм олон хувилбар дээр анализ хийж үзээд тэн дээр одоо ямар юм болоод байна уу гэдэг дээр үндэслэж шийдвэр гаргах хэрэгтэй байхгүй юу? Одоо 34-ийг буруушааж байгаа хүмүүс дандаа эргэж хараад өнгөрсөн хугацаанд гарсан алдаа 34-өөс болчихжээ гэж хэлээд 34-ийг буруушаагаад байгаа байхгүй юу? Ирээдүйн 20 жилийг харсан чинь 34-тэй байх нь бас тийм ч муу хувилбар биш байж болно үстэй. Тэр ийм нэг харьцуулсан маш олон хувилбартай тооцоонууд тэрэн дээр үндэслэн хилцээр биш. Зүгээр өнгөрсөн үеэс авсан сургамжин дээр сэтгэл хөдлөл дээр буюу нийгмийн ийм давлгаан дээр эсвэл нэг хилцээрийн үед нэг тулгарч байгаа жоохон хүндрэлүүд дээр юм яриад байгаа надад ер нь таалагддаг. Тийм за баярлалаа. За ингээд хоёулаа одоо уул уурхай салбарынхаа одоо ингээд нэг юу салбараар нь явчих дотор нь салгаад гэж ингэж бодож байна. За мэдээж ихний салбар бол нүүрсний салбар байх хэвээр. За бид нэр өнөөгийн одоо манай за дэлхийн зах зээлийн үн ямар байна? Бид нэр одоо ямар хэмжээтэй гаргаж чадж байна? Энэ маань одоо бидний одоо энэ 26 он төлөвлөсөн нөгөө төлөвлөгөө нормынхаа хэмжээнд байж чадж байна уу? За нүүрсний салбар муугүй. Тэгтээ бүр нэг тийм айхтар гайхамшигтай биш. Нэг юм л байгаа. Тэгэхээр зүгээр 2022-3 он бол нэг тийм сонирн байсан шүү дээ. Ковидын хөл өрөө гээд нэг хэцүү өмнөөс гараад ирсэн чинь гинт нэг гоё гайхамшигтай нүүрс гэдэг орлого гарч ирээл ерөөсөө нэг тийм аврал болж исэн доо тийм ээ. Тэгээ тэрний дараа зүгээр яг хүмүүст ямар ойлголт буусан гэхээр ер нь энэ нүүрсэн дээр бол бас ингээд маш том боломж байгаа юм байна гэдэг юм бол байсан. За мэргэжлийн хүмүүс бол яаж харж байсан гэхээр нүүрс бол наата цантай. Урт хугацаанд бас тийм доктортой байх ирээдүй байхгүй. Бидний тактик нүүрсэн дээр ямар байх вэ гэхээр аль болох зарагдж байгаа үед нь сайн зараад сайн ашиг хийгээд авах тухай
ийм юм байсан. За манай засгийн газар талаас баримталж байгаа бодлого нь бол үнэн жоохон буураад орлого буураад ангуут эзлэхүүний нэмэх замаар юугаа орлогоо алдахгүй байх ийм тактик руу шилжсэн. Энэ нь сайн муу хоёр талтай. Сайн тал нь бас ингээд тодорхой хэмжээнд тэр орлого огцом онохгүй нүүрснээс олж ирсэн орлогоо бариад байдаг. Муу тал нь нөгөө цааталтаа байгаа хэрэглэгчээ маш их хэмжээний бүтээгдэхүүнээр ингээд бэлхуулаад эхлэнгүүт үнэн нь өөрөө унаад идэг. Өөрөө өөрийгөө тодорхой хэмжээнд ингээд хорлоод явцдаг ийм зүйл шүү дээ, тийм байна. Энд чинь нөгөө нэг демпинг хийх гэж байгаа бол нэг зах зээлийг ингээд нэг хямд ямаар нэг дараад бусад бүх талыг дампууруулсан хойно буцаагаад өндөр үн тогтоодог шүү дээ. Гэтэл бидний энэ хийж байгаа юм чинь бусад бүх талыг ингэж дампууруулчаад бид нар дараа нь одоо нэг 10 жил 15 жил зах зээл дээр монопол болж байгаад тэгээд тэр зах зээлээр сүр ашиг хүртэх юмаа гэсэн тийм тооцоо бол биш байхгүй юу. Тэгэхээр бид нар маргаш хагаад юм. Яг баг зэргийн алдаатай тоглоод явж байгаа. Тийм ч учраас ер нь нүүрсний орлого жишээлхэд 25 онд унаж гарахад зис өсөж гараад нийт дүнгээрээ уулуурхан орлого нэг огцом унсангүй ингээд явлаа штэ. Тэглээ. Тий. Цаашдаа ер нь нүүрсний үн яхаар байна? Та судлаачийн хувьд яаж харж байна нэг? Нүүрсний үн ерөнхийдөө айхтар огцом өсөхгүй. Ерөнхийдөө бас бүр их огцом унахааргүй. Гэхдээ нэг тийм одоо юу гэдэг ингээд эн чинь өөрөө нэг тийм зах зээлийн юутай байгаа шүү дээ. Нэг өөрийн динамиктай тий. Тэр динамик нь одоо тэр хятадх барилгын салбарч юм уу, гангийн үйлдвэрч гэдэг юм уу, одоо ерөнхийдөө хятадын эдийн засаг ямар байх нь гэдэг юм ингээ янз янзын шалтгаанаас болоод зүгээр нэг улирлын сарын 7 хоногийн хэлбэлцэлтэй тэрнээ л ерөнхийдөө захирагдаад явж байгаагаас өөрөөр бол одоо нэг тийм онцгой ингэхээр байна тэгэхээр байна гэсэн мэдээнүүд бол сүүлийн үед айхтар гарч ирж харагдахгүй. Харин тий би нөгөө одоо өнгөрсөн сард бахаар хятад судлаач Баатархуу гэж хүнтэй яриад бас яг энийг асууж ирсэн. Тэгэхэд бол ер нь бол хятад эдийн засаг ялангуяа барилгын салбар бол өмнөлтөнд орсон байгаа. Тэгээ тэрийгээ дагаад энэ ангийн үйлдвэрүүд энэ төр яасан бас багассан. За тэрнтэй холбоотой энэ гогсчих нүүрсний үн бас багасж байгаа. Тийм л бас төр зураг ярьж ин лээ тий. Тэр үний ярианаас болохоор ер нь бид над бол нэг сайхан тийм ирээдүйг бол харагдахгүй санагдсан. Яг хуучин ингэдэг байсан байхгүй юу? Австралийн нүүрс хятад руу ирдэг, Индонезийн нүүрс ирдэг ч гэдэм ингээд нэг хятадд их том хэмжээгээр нийлүүлэлт хийдэг улсуудыг хардаг байсан. Тэнд ямар нэгэн одоо уурхаанууд нь саатах гэдэг юм уу те янз бүрийн асуудал үүсэх. Тэр үед бас манайхаас тодорхой хэмжээнд нөхдөг энэ төр байсан учраас бид нар тиймэрхүү динамик аягүй хардаг байсан. Одоо ерөнхийдөө ингээд манайх хаа хүрч чадах вэ? Цаад нүүрсүүд наашаа ирээд хаа хүрч чадах вэ? Тэгээд нөгөө зах зээлийн тэнцвэр хаан тогтох вэ гэдэг нь угаасаа ойлгомжтой болцсон. Манай нүүрс чинь хятадтай илэг гараад нэг 400-500 км-с эхлээд нэг 1000-1200 км хүртэл ч юм уу яваал ингээд юун дуусна шүү дээ. Хүрч чадах хязгаартай хүрнэ шүү дээ, тийм. Тэгээд тэрийгээ угаасаа аль аль нь ойлгоцсон. Нэгдэх нь. Хоёрт ер нь бол хятадд тэр гангийн салбар нь манай одоо гол орлогыг бүрдүүлж байгаа тэр коксч нүүрсийг худалдаж авдаг. Тэр гангийн салбарт бас нэг юм яваад байгаа нь ер нь бол аль болох тог ашиглаж юугаа хийдэг. Гангаа хайлдаг тийм технологитой үйлдвэрүүд их яваад байгаа. Тэгэхээр тэр үйлдвэрт одоо энэ юу нь болохоор коксч нүүрс нь огцом дулаан гаргах нэг үүрэгтэй. Бас тэр гангийн төмрийн завсар тэр нүүрс төрөгч гэдэг элемент завсраар нь орж иж ган гэдэг нэг тийм махан төмөр биш өөр төрлийн материал болдог шүү дээ тийм. Ийм хоёр үүрэгтэйгээр бид нар зардаг коксик зардаг багт их хэмжээгээр зардаг гэсэн бол одоо тэр өндөр температур гаргахын тоогоор хийгээд тэр найрлагын төвшөнд л коксч нүүрсийг ашиглаад эхлэхээр хэрэглээ нь бас алсуура унаад байгаа шүү дээ. За тийм. Бас хятад үйлдвэрчин тэр нэг нүүрс төрөгч гинүү бас тэрүүгээр бас нэг ган хийдэг тийм услөрөгч тий бас нэвтэрч байгаа юм уу та тий тэр чинь өөрөө нөгөө цэвэр эрчим хүч ашиглаж уснаас ус төрөгчийг ялгаж аавна дараа нь тэр ус төрөгч өөрөө маш өндөр температур гаргаад ган хайлж байгаа. Тэгэхээр тэр нь өөрөө цэгийн гаднаас нь бас өгөх хэрэгтэй л болно шүү дээ. Яг өгөх хэрэгтэй болно. Тий. За зис
зэс маань одоо өнгөрсөн жил одоо Монгол улсыг нь аварч гарсан. Бид нар чинь нүүрсийн орлого нь бараг 2 дахин унсан байсан. Ашгүй зэсний үн дэлхийн зах зээл дээр өсснөөс болоо бид нар нэг их одоо төсвийн алдагдал энэ төр бас гайгуулд авчих шиг болдгийг. Энэ яг хөө зүгээр одоо бид нар чинь юу гээд за Эрдэнэтгээ том үйлдвэр байна. Оюутлогоо гэдэг энэ хоёр одоо зэсийн гол үйлдвэрүүд байна. Тийм үү те? Өөр жижиг юмнууд байдаг юм уу би сайн мэдэхгүй байна. За тэгээд энэ дээр бид нар одоо энийг ингээд нэмэгдүүлэх энэ хоёр үйлдвэр маань нэмэгдүүлэх боломж байдаг юм уу ер нь? Нөөц мөөцөө нэмэгдүүлсэн гэж ярьж идэм билээ. Яг богино хугацаанд тоглох маневр бол манай улс муутай. За тэрний юу гэсэн үг вэ? Зэсэн дээр их өндөр роялти амнат татвар тавьчихсан. Тэрнээс болоод манай улсад Эрдэнэтээр л тийм шүү дээ тий. Үгүй хуулинд тийм. За. Хуулинд Монгол улсын хуулинд. Монгол улсын хуулинд тийм байгаа. Тэг яг тэрийг одоо хэрэгжүүлээд явж байгаа нь ганц Эрдэнэт. Угаасаа манайх зэсийн 2 хэн урхатай. Оюутлогоо нь бол хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг зүйлийг тэр татвараас өмнө хийцэн. Тэгээ хөрөнгө оруулалтын гэрээний зарчим бол одоо ингээд цаашдаа энэ гэрээнээс хойш янз бүрийн хуулинд өөрчлөлт оруулах гэрээгээ барина гэдэг ийм механизмтэй. Эрдэнэт бол тийм гэрээгүй. Тийм учраас тэр татварыг одоогоор үүрээд явж байгаа нь бол оногдуулаа явж байгаа нь Эрдэнэт. За тэрнээс болоод Монголд ерөнхийдөө зэсийн төсөл тайгуул хийгдээгүй. Дөрвтэй. Энэ хууль гарахаас өмнө хийгдээд явж исэн ашиглалтанд тодорхой хэмжээнд бэлтгэхдээ явж исэн одоо нэг 2-3 төсөл байгаа. Цагаан соврог гэж ярьдаг, харамгтай гэж ярьдаг. За эдгээр яг нэг ойрын нэг 3-4 жилдээ нэмэгдэж орж ирэх бололцоотой. Гэхдээ эднэрийг би бодохдоо нэг жилд нэг 50-60 мянган тонн ч юм уу 70-80 мянган тонн зэс нэмэх ийм бололцоотой л гэж ойлгож байна. Манайд одоо бол маневргүй гэж байгаа боловч яг зүгээр нэг ямар нэмэгдэл байгаа гэхээр оюутлогын талдуурхаа одоо бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэнгүүт оюутлогоос гарах зэсийн хэмжээ жилдээ нэг 5-600 мянган тонн руу очих нэг ийм өсөлт байгаа. Одоо нэг 200 мянга төр явж байгаа. Тэгэхээр энэ нэг өсөлт бол угаасаа анханасаа тооцоологдчихсан, төлөвлөгдчихсэн өсөлт. За одоо энэ ашиг мултмлын хууль ойрын үед ороод зэс дээр тавигдаад байгаа тэр 20% амнат 10% руу буурах хэвээр. Ингээ буурангууд цагаан соврог харамгтай хоёр ашиглалтанд нэг 2-4 жилийн дотор 5 жилийн дотор ашиглалтанд ороод ирэх байх. Ингэхээр дахиад нэг нийлээд нэг 100 орчим мянга ч юм уу 120-30 мянга нэмэгдэх байх. Эрдэнэт бол нөөц нь нэмэгдээд байгаа боловч хүчин чадлаа ойрын үед огцом нэмэх бололцоогүй үйлдвэр. Эрдэнэтийн хүчин чадлыг нэмэх биш, Эрдэнэтийг яаж одоо байгаа хүчин чадлыг алдахгүй байх вэ гэдэг тоглоом ер нь Эрдэнэт дээр явж байгаа. Эрдэнэт бол жилдээ нэг 120-30 мянган тонн зэсэл гаргах тэрэн дээрээ ингээд бизнесийн оновчлолтсон үйлдвэр байхгүй. Тэгээд одоо тэр нөөц өсгöd байгаа энэ төр чинь бол тэрийг 200 мянга 300 мянга болгох гэдэг юм бол байхгүй юм байна. Тийм. Доош нь 50 мянга руу 40 мянга руу унгаахгүй байх тухай тоглоом. Тэгэхээр энд одоо ингээ харах юм бол манайх нүүрс ерөнхийдөө цаашдаа унаад бүр жилдээ нэг 4-5 тэрбумаас илүү хэтрэхгүй орлого сэтгэхгүй болж магадгүй. Муугаар бодвол. Яг сайнаар бодвол нэг 10 тэрбум орчим дээр байгаад байж магадгүй. Одоо хэд байгаа вэ? Одоо нэг 6-7 нэг сайн үедээ нэг 10 руу очсон шүү дээ. 10 руу очсон байна. 10 руу очсон. Тэгээ буцаад 8-7 гэдээ буцаа унчиж байгаа хгүй. Тэгэхээр нүүрс ингээд байгаа үед манай улс эдийн засгийн өсгий гэвэл зэсийг 10-аас дээш 15 тэрбум руу аваачих тийм бодлого хэрэгжүүлж тийм тоглоом тоглох хэрэгтэй. Тэр тоглоомонд зүгээр харамсалтай нь зэс дээр нэг 10 гаруй жил мөрдсөн ийм өндөр татвараас болоод ойрын нэг 5 жилдээ тоглох тоглоом 10 жилдээ тоглох маневр муутай болчиход байгаа юм байна. Тий нөгөө маркийн захирал чингой байлаа. Нямтайшргаа хэлээд шүү дээ. Тий одоо энэ амнатын энэ хуулиас ч бол зэсэн дээр тавьсан энэ амнатын хуулиас ч бол бид нэр энэ цагаан соврог юугаа хөдөлгөж чадахгүй байна. Тий ингээд зэсийн үн 5,000
доош байхад 5% байж идэг амнат. Тэгээд 5%-аас дээш гарангууд 5,001 болонгууд нөгөөх нь шууд 15% болгосон явчихдаг гэж шүү дээ. Яасан ч амар тийм юм. Тий яг одоогоос нэг 15-20 жилийн өмнө зэсийн үн бүр 3,000 4,000 гэнтэр хүртэл унжижсэн. Бүр 1,700-800 ч үлэн унжижсэн байхгүй байсан тий. Тэгэхэд бол зэсийн үн өслөө гэхэд нэг 6-7 л хүрдэг байсан. Тэр үед бид нар юу гэж ойлгож ирсэн гэхээр зэсийн үн 5,000-аас дээш гэдэг бол зэсийн үнийг их өндөр гэж ойлгохгүй юу. Тэгээд их өндөр үнэтэй үед нь компаниуд нь хэтэрхийх ашиг болоод байна. Тэр ашигаас нь улс бас тодорхой хэмжээнд татвар авч ямаар байна гэж бодоод 5,000 гэдэг босгоор ийм хийцэн. Гэтэл одоо нэгдүгээрт инфляц явж байна. Хоёрдугаарт энэ зэсийн үн гэдэг зүйл айхтар өсөж байна. Дагаад зардал өсөнгүүт одоо бараг 5,000-аас доош зэсийн үн ч унахаа болоод эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр манайх ер нь бол яах ёстой гэвэл тэр босхийг нэг жоохон 6,500 7,000 руу нэг өсгөөд тэрнээс дээш болвол тийм өндөр татварын босго руу ордог нэгдүгээр. Хоёрдугаар тэр 20% одоо бохир орлогоос нь 20% гэдэг бол ер нь жоохон дээр маяг зүйлтэй тийм бизнес хийж байгаа бохир орлогоос нь 20% аваад нэмээд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар авдаг тийм тогтолцоо гэдэг бол айгүй харигс тогтолцоо байхгүй. Тэгэхээр тэрийг тэр 10-аас доош болж өгвөл миний санаагаар болдог бол 8%-аас нийт роялти нэтрдэггүй болгомоор санагдтыг. Гэхдээ одоо манай яам сангийн яам интерес явж байгаа засгаас явж байгаа хөлбөр бол доотлон 5%, дээш өсөд 10 хүрдэг тийм л механизм санал болгож явж байна. Тэг хоёулаа энэ ашиглан бол тухайн хуулийг шинжилсэн найруулгыг ярина тусна тий. За алт маань одоо чинь бүр хэдэн мянга болчлоо гэлээч 4,500. Алт ерөнхийдөө их актер өсөөл буцаж актер унаал яваад байгаа тийм байна тий. За энэ маань одоо за 25 оны улсын төсөв алт маань хэр зэрэг үүрэг гүйцэтгэв? Алт зүгээр бага хэмжээний үүрэг бол гүйцэтгсэн тодорхой. Гэхдээ бид нар алтны салбараас яг бүрэн хэмжээнд тийм үр шим хүртэж чадахгүй байна. Бид нар хоёр зүйл дээр алдаа гаргасан. Нэгдүгээрт энэ голын голдрол дагаад урсаж ирээд тогтцсон шорон дотор байдаг алттай салбарыг манай улс 94-5 онд бүр нэг юм ганцхан 8-ны хэцүү үед нэг жоох валюттай болох гээд эхлүүлсэн. Тэгээд тэр нэг тийм давлгаа салбар яваад ер нь бол нэг 2006-7 оны үед 2010-ад оны үед очиод тэр ерөнхийд ингээд дууссан байхгүй юу? Ер нь бол яг одоо ч гэсэн ганц нэг компаниуд байж л байна. Үйл ажиллагаа явж л байна. Гэхдээ ер нь бол тэр нэг том давлгаа явсан байхгүй. Дэлхийд дахинд алт ер нь яаж явдаг вэ гэхээр яг манайх шиг ийм юм нь бол дэлхийд дахинд бүр 1800-ад оны дунд үеэр явчихсан. Одоо тийм шороотой зүг байж байгаа алтыг одоо тэр Америкт нэг кобойнууд яваад алт тухдаг тиймэрхүү юмнууд чинь их хялбар учраас явдаг. Манай улс бол тийм зүгээр хадгалаа байжсэн учраас тэр бол 90 оны дунд үеэс нэг 2010 онд алт хөтөлбөр өнтер гэдэг нэртэй үйлүү тийм 2 явсан. Тий. За тэгээд энэ ингээд дуусаад ер нь дэлхий ямар горимр руу шилждэг вэ гэвэл уул хаданд байгаа одоо яг тэр нэг газрын гүнээс гарч ирж тогтсон үндсэн ордууд руугаа явах хэрэгтэй байдаг. Тэгээ энэ шилжилтийг манай улс бодлогоор хийж чадаагүй байхгүй юу. Тэр бодлого нь яаж явах хэрэгтэй байсан гэхээр энэ шорооноос ухдаг алт чинь жилдээ нэг 5-600 сая долларын орлого өгдөг л салбар байхгүй юу. За. Энийг нэг 5-6 дахин их орлого олдог буюу нэг 2-3 тэрбум доллар олдог ийм салбар болгож хийх тийм шилжилтийг хийж чадаагүй. Тэрнээс болоод одоо манай улсын алтны салбар ерөнхийдөө уналтын байдалтай байна. Одоо ерөнхийдөө яг бодит амьдрал дээр хоёр л зүйл болж байна. Тэр үндсэн хад чулуунд байдаг алтыг хайж олоод олборлохыг зориод явж байгаа компаниуд нэг энд тэнд доочин цоочин ашиглалтанд орж байна. Одоо гой алтайд хан алтай ресурс гэдэг нэг компани байна тийм ээ. Одоо Баян онгорт, Баян хөндөй дээр тэр Эрдэнэ ресурс гэдэг ч юм уу. Дорндод одоо юу гэж байна. Юу лээ? Алтан цагаан ойлоо тэр орд дээр бас нэг компани Step Gold, Bro Gold гэх компани байх жишээтэй. Тэгэхээр энэ бол зүгээр нэг юм санамсаргүй маягийн нэг юм
бизнесийн нэг тухайн компани түвшний юмнууд яваад байгаа. Улсын бодлого нь яах ёстой гэхээр алтны орлого нэг 2.5-аас 3 тэрбум долларын орлоготой ийм салбарыг бид нар бий болгох ёстой байхгүй. Тэгээ тэрийг хийж чадахгүй л яваад байгаа. Тийм тэгээд тэр алтан дээр ч одоо энэ одоо яг хэд байна вэ? 4500 хүрч ирсэн санагдаад байх юм. Тэгээд энэ дайм байлдаа юм өмнөөс болоод энэ юунд Хормозын хоолой хаасан. За тэн дээр бол нефтийн үн бол өссөн. Энэ бол алтны үнд одоо хамарч байна уу? Энэ дайм жишээлбэл Зүгээр яхаа ингэтий. Нефтний үн өсөөд тэр нь одоо дизель төлш болж Монголд орж ирээд уурхайн өртөгт нөлөөлөд ч юм уу ингээд өсөх гээд нь штэ. Ийм өсөлт бол энэ массаар явж байгаа манай энэ нүүрсний салбар ч юм уу энэ зэсийн салбарын төрт бол цохилт болж орж ирдэг. за. Алт бол өөрөө бага хэмжээний уулын ажил хийгээд их хэмжээний үнцийг бүтээж болдог учраас алтны үн өсөхөд одоо зүгээр яг нефт одоо юу нэг орц зардалд орж байгаа орц гэдэг утгаараа бол сүртэй нөлөө байхгүй. Алтны үн чинь өөрөө илүү тийм геополитикийн чанартай юмнууд байгаа. Одоо жишээлхэд долларт итгэх итгэл, Трампын засгийн газарт итгэх итгэл, Хятадын засгийн газарт итгэх итгэлч гэдэг юм уу те. Дэлхийн эдийн засаг, төв банкнуудын одоо валюта хатуу алт хэлбэрээр байршуулах уу? Эсвэл доллараар одоо цаасан мөнгө хэлбэрээр байршуулах уу гэдэг юм уу? Тиймэрхүү юмнуудтайгаа илүү их холбоотой. Тэр юмнууд нь бол одоо тэр Орос Украины дайн гарч байна. Оросууд жишээлхэд юм хом зараад доллар авч чадахгүй байна. Тэгэхээр оронд нь юу хийх юм те? Алтаа зарна ч гэдэг юм уу. Ингээд дандаа нэг тиймэрхүү өөр механизмууд алтны үнийг тодорхойлдог. Одоо энэ олон улсад байгаад байгаа нэлээд юм төгшүүртэй энэ байдал бол өөрөө алтны үнийг өндөр байлгах хүчин зүйлүүд урт хугацааны гэх юм уу хүчин зүйлүүд бол байсаар байгаа л гэсэн үг. Тий, тэгээд нэг юм байгаа маа. Энэ бид нар чинь нэг хэсэг чи одоо 20 тонн алтын тэр одоо тушаадаг байлаа шүү дээ. Монгол банкнд тий. Тэгсэн чинь нэг амнаатын хууль батлагтай ч үлээ 2% байсныг 5% болгодог үлээ яадаг ч үлээ. Тэгээд эн чинь нэг тэр дээрээс нөгөө ковид нөлөөлсөн бахвар навсунаад 5-6 доллар ч үлээ өмдөг нэг тийм үе байсан. Тэгээд тэрнээс хойш жоохон сэхээд байгаа юм уу та. Одоо хэд байгаа бол Монгол банкнд тушааж байгаа. Ер нь ингэдэй. Нэг 7-8 тонноос нэг 12-3 тонн моны хавцаал яваад идэх юм. За тэгэл Монгол ер нь нэг түүхэн дээд хэмжээндээ нэг 20 тонн алтан тушааж байсан. Гэхдээ тэр нь ингээд нэг тийм одоо санамсаргүй маягаар ганц нэг компаниуд сайн ажиллаж байгаа ч юм уу те. Иймэрхүү маягийн юм байгаад идэг. За тэр амнаатыг нь дотоодын банкнд тушаавал буулгаж өгдөг чинь дандаа тэр нэг шороотоо зүг урсаад ирсэн алт руу чиглэсэн бодлого. Тэр уулын тад чулуун дотор байгаа алтыг авахд бол тэднэрт ерөнхийдөө тийм хөнгөлтний хэрэг байхгүй. Суур 5% төлөөд бага зэргийн нэг тийм үн өндөр байх үед бас нэг нэмээд 3-4% өссөн татвар төлөөд явж байхад бол алтны салбар тэрийг даана. Ер нь манай улс ерөнхийдөө одоо ямар бодлого гаргах хэрэгтэй гэхээр жилдээ нэг 80-аас 100 тонн алт гаргадаг улс болох хэрэгтэй. Тэгээд тэр алтныхаа нэг боломж нь бол байгаа юм байна тий. Энэ улсад тэр баялаг нь бол бий. Баялаг нь бол бодлого нь алга. Бодлого нь ерөнхийдөө дандаа уулуурхай яам талаасаа бодлого нь гараад исэн. Тэгээ PR нь бас алт хөтөлбөр, алт 3 хөтөлбөр гээд буруу PR хийгээд өөрсдөө унгаагаад байсан. Одоо миний бодлоор бол дараагийн алтны хөтөлбөрийг Монгол банк явуулах хэрэгтэй. Одоо жишээлхэд энэ дэлхийн геополитикийн байдлаас болоод Америк долларт нэтгэх юм уу, Хятадын юанд нэтгэх юм уу, Еврод нэтгэх юм уу, рубльт нэтгэх юм уу, энэ айгүй хэцүү болж штэ. Тэгэхээр дэлхийн бусад улсуудыг харах юм бол валютынхаа нөөцийг 100% юм цаасан мөнгөөр байршуулах нь ер нь эрсдэл. Яг нь засгийн газрын бонд гэж янз янз юмар байршуулж байгаа шүү дээ. Болж өгвөл нэг 15-20% хатуу валютаар бас алтаар байршуулах нь бас давхар баталгаа болж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол одоо их мөнгөтэй улсууд бол дэлхийн зах зээл дээрээс шууд цаасан мөнгөөр алт худалдаж аваад банкнда хадгалаад валютынхаа тодорхой хэмжээний нөөцийг алтаар хоригдлуулад байгаа юм.
А бид яах ёстой гэвэл 100 тонн алт ч юм уу олборлоод 90 тоннын зараад 10 тонн 15 тонныг нь өөртөө хадгалаад валютын хоригдлол үүсгэх хэрэгтэй. Тэгэх юм бол манай улсын гадаад валютын нөөцгээл нэг 3 тэрбум доллар, 4 тэрбум доллар гэж ярьдаг шүү дээ. Тэр хизээч нэг 6 тэрбум доллар сэтэрдэг байхгүй юу? А бид нар нэг 10 тонн алт 10 жил дараа л цуглуулад Монгол банкны орол 100 тонн алттай болчвол 100 тонн алт нь өөрөө манай улсын валютын хөдөлгөхгүй нөөцийг бүр 10-20 тэрбум болгочих байхгүй юу? Тэр нь өөрөө буцаагаад валютын ханшийг бууруулна. Долларын ханш буураад буцаагаад одоо юу гэдгийг те 2900 болж магадгүй шүү дээ. Тэгвэл энэ чинь ард түмэд л хэрэгтэй үстэй. Нийт. А хоёрт тэр алтныхаа үлдэж байгаа нэг 70% гадагшаа гаргаад зараад жил тутам нэг 4-5 тэрбум доллар ч юм уу орлого олоод хэрэгтэй байгаа байхгүй юу? Тий, та тэр хэллээл тань бодлого алга гэж бодлого нь юу байх вэ? За тэр жил 100 тонныг гаргахад ямар бодлого хэрэгтэй вэ? Уулуурхаан салбарынхан өөрөө алтны бодлого гаргаж ирэхээр нэг тийм жижиг бодлого, ядуухан бодлого гаргаж ирээд байхгүй юу? За. Тэр нь ингээд том одоо манай улсын макро эдийн засгийг хараад сууж байгаа ерөнхий сайд ч юм уу, сангийн сайдд, эдийн засгийн хөгжлийн сайдд эсвэл Монгол банкны ерөнхийлөгчд бол нэг тийм нэг номерын асуудал болж харагдахгүй байгаа байхгүй юу? Окей, нэг алт хөтөлбөр байх юм байна. Угаасаа байж л байсан. Нэг 15 дахь асуудал хэвээрэл байгаагаар харагдаад байхгүй юу? Тэгэхээр энэ ийм нэг уул уурхайн асуудал болгож энэ алтыг гаргаж тавьдаг бол ерөөсөө бодлогын алдаа. За. Энийг манай улс долларын ханшаа буулгах хэрэгсэл гэж харуул, эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгсэл гэж хараад одоо сангийн сайд, Монгол банкны захирал, эдийн засгийн сайд, ерөнхий сайд дөрөв хуралдаад за ерөөсөө Монгол улс 100 тонн алттай болёо, валютын нөөцөө алтаар 10-15 тэрбум долларт хүргье. Тэгэх юм бол долларын ханш бодитоор буух юм байна. Одоо таа ч гэсэн гадагшаа явдаг хүн мэдж л байгаа. Хэдэн борд өгөрг маань гадагшаа гараад ямар хэцүү болж байна те. Энэ ингээд 3000-аас доошо буугаад ч юм уу 2000-аас доошо буугаад ирвэл ард түмэнд ямар их хэрэг болох вэ? Бүх юм гаднаас судалж авдаг болсон. Тэгэхээр ийм бодлого болох юм бол энэ их өөр бодлого бол. Тийм бэ. За ойлголоо. За дараагийнх нь төмрийн өдөр маань одоо энэ бидний нөгөө экспортод одоо ямар хэмжээ эзэлт юм бэ? Сүртэй хувь эзлэхгүй юу те. Нэг л уурхай үед юм аашаа энэ ч одоо. 3-4 уурхай бай. 3-4 уурхай бай те. Энэ маань одоо үн ямар вэ одоо өнөөгийн байдлаа? Зүгээр төмрийн өдөр чинь түүхийгээрээ гэх юм уу та. Нэг 57-8-аас нэг 66% агуулмжтай болоод баяжмал гэдэг нэр үзүүлж байгаа. Тэгэл ер нь манай улсын хөлийг давж экспортлогддог. Тэгээ жилдээ нэг 100, 150 одоо нэг сайн үедээ нэг 200 сая долларын л орлого олдъё. Тэгэхээр эн чинь одоо бол нэг тоож яриад тахаар салбар биш болцсон байхгүй юу? Тийм байх тий. Нэгд хоёрт манай улс ч одоо нэг тэрбум жилөө 2 тэрбум орчмын нөөц тогтооцсон байдаг. Тэгээ тэрийг ингээ харахаар манай дотоодын хэрэглээ чинь нэг жилдээ нэг 3-400 мянган тонн ч байдаг л үү дээ. Тэгээ нэг яг ингээ янз бүрийн бүтээн байгуулалтад хийгээд байвал нэг сая тонн өрхөөр байдаг ч билүү. Тэгэхээр бидний зүгээр бодлого нь ямар байх юм гэхээр дотооддоо тэр гангийнхаа үйлдвэрийг барайл тэндээ нэг дотооддоо хэрэгцээтэй нэг ганг үйлдвэрлээд яваад тах нэг хөгжлийн нэгдүгээр шат. Хоёр дахь шат нь яг нэг 2 саяын хүчин чадалтай ч юм уу гангийн үйлдвэр барьчаад 1 саяар нь бүр нэг ийм дэлхийн зах зээл дээр нэг 100 хүн гуанц хийж яхад нэг хүн нэг арай амттай хоол игээд тэр хаваа нэг цогчиж болдог үсттэй тийм маягийн нэг онцлог бүтээгдэхүүн хийгээд тэрийг одоо бусад энэ металлын салбартайгаа энэ төр уяад ингээд нэг дэлхийд экспортлдог болчвол үн цэн нэмэгдээд магадгүй нэг гангийн салбарын орлого жилдээ нэг тэрбум доллар молор хүрч магадгүй. Одоогор бол яг одоогийн байгаа тэгээд дотоодын зах зээл рүү чиглэснээрээ бол энэ одоо нэг тийм тоож одоо ач холбогдол өгч яриад тахаар тийм салбар биш. Энд дээр нэг ийм асуудал байт юм аа. Би лав тэр хувь хүнийхээ хувьд бол тэрэн дээр их гайхдаг. Юу гэхээр за бид нар чи одоо нэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, кокс үйлдвэрлэнэ, нүүрснээс за төмрийн өдрийг одоо гам болгоно,
Гэл одоо тиймэрхүү зорилтууд тавьдаг байхгүй. Зэсийг одоо хайлуулж голдмаа болгонооч гэдэг юм уу. За тэр үл сайхан санаа байх зүгээр. Би юу гэж ойлгодог вэ гэхээр бидний одоо энэ түүхэн идэж худалдаж авч ганцхан зах зээл маань хятад байна. Монголын хэлийг чинь дагаад одоо энэ олон түүхий биднээс очиж байгаа түүхий идийг чинь боловсруулж байгаа маш олон үйлдвэрүүд байж идэм биш үү? Тэгэхээр хятад маань биднээс тэгж тэр бэлэн бүтээгдэхүүн авах сонирхол байдсан юм уу? Чинь цаана тэгвэл одоо эн чинь тэр олон үйлдвэрийг барьдсан байж байдаг. Эдгээр маань ажилгүй болчвол хятад эдийн засаг тохиролтой шүү дээ. Би тэгж бодоод байдیں۔ Тэгэхээр бид нар тэр эцсийн бүтээгдэхүүн хийнэ гэдэг ингээд байгаад байгаа зүгээр миний хувьд харахаар нэг тийм популист өөрөө шиг санагдаад идэгий. Бид нар эцсийн бүтээгдэхүүнээ хятад зарсан ч хятад эдийн засаг сүрэхгүй. Яг гэвэл хятадын гангийн салбар гэдэг чинь өөрөө баг тэрбум тонн хайлж идэх салбар байхгүй юу? Тэгээ бид нар нэг 100 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн өгөөд тэнд тэр салбарыг гэмтэж чадахгүй. Тэр утгаараа зүгээр түүхийгээр нь зархан зөв буруу гэж ярих нь ч утгагүй, эцсийн бүтээгдэхүүн хийж зараад бид нар хятадыг хохироочно гэж ярих нь ч утгагүй. Ер нь бол. Тэгвэл цаатлын улс бодлогоороо ер нь бол түүхий эд аваад боловсруулах ийм эдийн засгийн бүтцтэй учраас ер нь бол бид нар нэг тийм анхан шатны дуу маягийн юм хайлж одоо арматур энэ төр өгөөд угаасаа тэд нар авахгүй. Тэр нь ойлгомжтой шүү дээ. Ер нь гэхдээ ингэдэг одоо нэг 1960 оноос нэг 90 он хүртэлх нэг энэ манай энэ орчмын нутагт байсан блокийн сэтгүүн нь бол яадаг вэхээр эрдэнэ соёлын цогцлбор гэдэг концепцтэй байхгүй юу? Тэрний яадаг вэхээр ингээд нэг тийм ашиг малтмалууд дээр суурлаад хүнд үйлдвэрийн цогцлбор бариад тэгээд тэрэнд нь одоо нэг ийм масс бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлээд эдийн засгийн суурь ангана гэсэн нэг ийм маягийн ийм эрдэнэ соёлын цогцлбор гэсэн маягийн концепц байгаа. За энийг бол яг манай улсад яг ийм цогцлбор байх хэрэгтэй гэж ярьдаг хүмүүс байсан. Гэхдээ энэ нөгөө манай дотоодын зах зээл нь өөрөө хязгаарлагдмал учраас ер нь нэг ажил болгож бид нар чадаагүй явсаар гад одоо энэ 2000 онтой хүрсэн. Одоо бол ямар концепц илүү сонирхолтой гэхээр нэг ийм суур ордод ч юм уу нэг ийм тодорхой нэг бүс нутгийн хэмжээнд үүсэх боломжтой нэг ийм ордуудад суурлаад эдийн засгийн нэг ийм чөлөөт бүс кластер энтер гэдэг юмнуудыг хийж болно. Тэгэх юм бол бид нар жишээлхэд ганг ямарч нэгэн байдлаар ингээд хайлах нэг суурийг тавьсан байхад тэрэн дээр нэлээд өндөр технологитой ниш маркет руу чиглэсэн гадны хөрөнгө оруулалт ороод ирэх юм бол тэн дээр ганг ашиглаж ямар нэг юм хийгээд манай хоёр хөршид нийлүүлэх эсвэл хоёр хөршиг даваад 3 дахь хөрш рүү явах хэмжээний бүтээгдэхүүн болох үз. Орон зай бол байгаа. Тэгтээ тэр эрдэнэ соёлын цогцлбор гэдэг одоо тийм нүсэр юмны тухай биш. Тэ? Нилээ маневртэй тухай байж болох юм. Нилээ маневртэй нэг тийм кластерын тухай л ярьж байна. Тийм арга зам байх юм байна тийм үү те? Тийм. Тэгтээ энэ бол нэг тийм айгүй олон тэрбумын орлогын тухай яриа биш. Тэрнийг дархны төмөрлөгийн үйлдвэрийг төвшиглөөч гэлөө хажууд нь ч гэлөө нэг зэс бишээ юу хайлуулах ган хийх үйлдвэргээд нэг тийм төсөл их олон жил яригдээд байт юм аа. Энэ талаар танд ямар мэдээлэл байна? Сая тэр чинь нэг дархнаас хойшоо нэг өртөөн дээр бүр улсаас газрын шийдэ өгсөн. Тэр үйлдвэр барих уу? Тий. За. Тэгээд тийм гангийн үйлдвэр технологийн парк гэдэг тийм паркинг концепц явж байгаа. За. Одоо тэгээд хөрөнгө оруулагч нарыг өртчихсэн. Хөрөнгө оруулагч нар орж ирвэл тэнд нэг юм ингээ баригдахад одоо манай талаас юу гэмдэ эрх зүй зөвшөөрөл нэг анхан шатны бичиг цаас талын юм ерөнхийдөө бэлэн болцсон байж байгаа. Тэгээ миний санаагаар бол тэнд яг тийм кластер үүсгээд нэлээд өндөр түвшний их тусгай зорилтын гангийн ямыг нэг буланд нь барина. Яг нь монголчуудад зориулаад дотоодын барилгын салбарт нь зориулаад төмөр замд нь зориулаад нэг тийм суур гангийн ямыг нэг 70% нь бариад өгчий. Үлдсэн 30% нь нэг одоо Солонгос өөрийнхөө хэрэгцээг хангах ч юм уу, Япон өөрийнхөө хэрэгцээг хангах юм авчий. Эсвэл Хятад өөрийнхөө хэрэгцээг хангах юм авчий гэж тийм концепцтэй хөрөнгө оруулагч, технологи нийлүүлэгч орж ирвэл тэр амилна. Тий. Тэгэхгүй зүгээр монголчуудаас нэг зээлэр нэг үйлдвэрийг барьж өгч байгаараа авчий гэх юм бол нэг тийм ядруухан гангийн үйлдвэр баригдах байх гэж бодож байна.
Тэгээ за газрын ховор элемент одоо critical minerals гэдэг тийм. Тэгээ энэ өөрийн чинь энэ ассоциаци одоо энд хамаарна үстэй чухал ашиглуулсан л гэж. Чухал ашиглуулт бол дотроо газрын ховор гэдэг чинь. За тийм. Тэгэхээр өөрөө энийг бол хамгийн сайн мэддэг салбар. Энэ салбар нь одоо ямар яг аль үе дээр байна? Ер нь дэлхийд даяар бол энэ газрын ховорч гэх юм уу критик минералын салбар өөрөө нэг тийм глобал зах зээл дээр ингэж оновчлогдсон салбар байж чадаагүй. Бүс нутгийн жанартай илүү нэг тийм ниш маркет руу чиглэсэн маягийн салбар байж байгаад одоо хэрэгцээ нь илүү глобал болонгууд тэр глобал руу очиж нийлэх одоо ниш маягийн ийм зүйл глобал бүтээгдэхүүн болох тэр шилжилтээ хийгээд явж байгаа. Тэр шилжилт нь өөрөө тийм хялбар зүйл биш дэлхийд даяар. Тэгэд зөвхөн миний сонссноор шүү тэр энэ газрын ховор элементийн чинь одоо нийлүүлэлтийн 90% нь хятад улс хангалтын гинэ. Тэр дотроо 90% нь энэхүү энэ Өвөр Монголын нутагт байдаг Баяогийн уурхай хангалтын гинэ энэ гэсэн нэг. Тэр мэдээл үнэн үү те? Үнэн. Тэгээд бид зах зээлийн гормоор явдаг байсан. Зах зээлийн горим гэдэг дээр хоёр зүйл болсон. Нэгдүгээр 80-ад оноос эхлээд хятадууд хамгийн хамт ажиллах хүчнэр ер нь дэлхийн бүх л төрлийн нэг хямдхан хийж болох юмыг нутг руугаа татсан. За тэрийг дагаад энэ нэг тийм боловсруулах үйлдвэрүүд гэдэг юм ер нь хятад руу ирчихсэн. За нэгэнт ингээд маш их олон төрлийн боловсруулах үйлдвэрүүдийг хийж болж байгаа бол газрын ховрыг боловсруулах хийчихсэн хийж болно тийм ээ. За тэгээд их том орд байсан учраас маш хямдаар хийгээд ангууд дэлхийд даяар байсан бусад газрын ховор боловсруулах үйлдвэрүүд ер нь бүгд дампуурсан. За тэгээд 30-аад жил дампуурах хооронд ганцхан улс энийг хийж яхад технологийн судалгаанууд нь маш их хөгжөөд одоо газрын ховрыг боловсруулах технологийн чиглэлээр дэлхийд хятадууд бол бүр ингээд тасраад хол явцсан. Тэгэхээр ноу хау тэдэнд байна. Маш том орд нь байна. Боловсруулах бүх тэдүүд, логистик бүх бүтцэн тэдэнд байна. Энийг ашиглаад геополитикийн тоглолт хийх сонирхол нь бас энэ улсад байна. Харин тий одоо тэр нөгөө Америктэй худалдааны дайн зарлаад ингээд тэгэнгүүтээ тэгвэл бид нэр тэр газрын ховроо өгөх болио шүүгээл айлгал Америкч буулгаж аваад чүр амар том тоглоомын дүрмэнд орчихсон том салбар болоо явчлаа шүү дээ тий. За тэгээд үүнтэй холбоотой за бидний нөгөө нэг одоо олон жил ярьж байгаа энэ нөгөө ховдод байдаг юуны төсөл үлээ? Халдсан бүрэгтэй төсөл. Тий одоо энэ маань одоо яагаад явж өгөхгүй байна таны бодлоор? За энийг явуулахад улс төрийн эргэлзээ байгаа. Энийг явуулахад орон нутгийн эргэлзээ байгаа. Энэ хоёр нь ерөнхийдөө саад болоод байна. Тэр улс төрийн эргэлзээ, орон нутгийн эргэлзээ хоёр нь нэг долгион дээр таарангууд тэнд нэг хэдэн хүн очиж бослого тэмцэл гаргаад байгаа байхгүй. Тий. Улс төрийн гэдэг маань одоо та юу хэлж байна? Эргэлзээ гэдэг нь. Ер нь манай улс яг энэ газрын ховор гэдэг юмн дээр энэ дэлхий дээр ер нь яг яаж тоглох ёстойгоо ер нь гүйц тодорхойлж чадахгүй яваад байна. Энд ер нь анхаарал хандуулах завгүй байна. Нүүрсэндээ анхаарч байна, зэсэндээ анхаарч байна тийм. Энэ газрын ховрыг ерөнхийдөө хойш нь тавиад яваад ирсний улмаас л юм байдал үүсэж байна. Тийм үү тийм. Энэ Монгол улсын ч одоо нөөцөөрөөч гэлөө чинь бас энэс гадна бас нэг 2-3 газар илэрч байд юм уу те яг энэ газрын манай улс яг нөөцөөрөө бол дэлхийд зүгээр бүр айхтар топ бол биш. Потенциалаараа бол их өндөр. Одоо юу гэдэг нь хүмүүст байгаа хүлээлт дээрээ Монголоос ер нь маш их газрын ураг авах гэдэг хүлээлт дээрээ бол их дээгүүр явж байна. Нөөцөөрөө бол муугүй. Гэхдээ нэг эхний одоо юу гэдэг 10-аас 20 хавцаал явж байна. Тэгвэл тэр нөөцүүд нь одоогоор байгаа нөөцүүдийн агуулгыг харахаар жоох ядмаг учраас бүр ингээд нэг тийм одоо улайран Монгол руу сонирхож орж ирэх үс хэмжээний тийм сонирхол татхааргүй байна. За.
За хайгуулын ажлыг чи одоо хизээч хүлээ нөгөө элбэгдэрж ерөнхийлөгч байхдаа нэг зориг марлаг гаргаачлуу энэ хайгуулын ажлыг бүр нэг зогсоочлоо яалаа тий. Тэгээ одоо тэрнээс хойш энэ нь одоо элбэгдэр ер нь хайгуул хийж байгаа юм энэ ашигт мултмлын ер нь. Түрүүн би танд нөгөө энэ алтныхаа ач холбогдлыг манайхан ойлгохгүй байгаамаа. Дарга нар улс төрчдгөө ярьсан шүү дээ. Тэр шиг яг энэ хайгуулыг ямар зэвсэг болгож ашиглах ёстойгоо манай улс бас ойлгохгүй байна. Хайгуулыг ерөнхийдөө одоо хүмүүс юу гэж ойлгоод байгаа вэ гэхээр нэг хүмүүс хүсээд идэх юм байна. Тэрэнд нь өгөхгүй тухай тоглоом юм байна гэж ойлгоод байхгүй юу? Энэ хүн лиценз авчвал бүр адагтлаад банкнд процент тавих хэмжээний нэг коллатералтай болох юм байна гэж нэг харж байгаа. Болдох очоод тэнд нэг дараагийн эрдэнэ шиг зэсийн орд олчих юм бол дийлдэхгүй баян болох юм байна. Энэ надаас баян болчих юм байна гэдэг нэг ийм өнцгөр нэг харж байгаа. Одоо юу гэдэг нь гадны нэг улсад нэг том ордынхоо лицензийг одоо хайгуул өгсөн байсан чинь тэд нар орд олчвал тэд нар их давуутай болчих юм байна гэж ингэж харах ч юм уу те. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө ингээд манай улсын бодлого гаргаж байгаа хүмүүсийн төвшөнд хайгуул гэдэг үгийг стратегийн ямар чухал зүйл болохыг ерөөсөй ойлгохгүй байгаа л гэсэн үг. Энэ стратегийн хувьд юу юм бэ гэхээр энэ бол манай улсыг одоо энэ дэлхийн тавцан дээр юугаар бид нар жин дарах юм бэ гэдэг тухай тоглоом тоглох тухай асуудал байхгүй юу? Бид нар одоо ингээ хүн амт цөөн эдийн засаг тийм актер хүчрэг биш, технологи актер хүчрэг биш, тийм ээ? Улс төрийн ач холбогдлын хувьд бид нар одоо бас ямар ч байр суурьтай ингээд ингээ харна шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд ерөнхийдөө нэг ийм нэг тийм жижиг улсын статус руу өөрсдөө авчиад байгаа байхгүй юу? Гэтэл манайхыг буцаагаад нэг тийм жижиг биш жин дарах улсын статус руу аваачих нэг стратегийн тоглоом явах хэрэгтэй шүү дээ. Тэр нь юугаар дамжиж явах юм гэхээр манай улс ашигт мултмлын потенциалынхаа хувьд ер нь ямар юм бэ гэд. Тэгэхээр манай улсыг бол одоо ашигт мултмлын потенциалын хувьд гадаад одоо том гүрнүүд яаж харах хэвтэй. Манай ашиг сонирхол энд зайлшгүй байх хэвтэй гэж бүр ингэж улаар нь зүтгэхгүйц байх хэвтэй байхгүй юу? Тий. Бүх улсууд. Тийм үстэй. Тэгжиж манай улс дээр гадны энэ юмны тэнцвэр тогтно. Хайчих юм бол аль нэгэнд давмгаалчих гэдэг үстэй. Тэгэхээр манай улсад энэ одоо дэлхийн их гүрнүүдийн ашиг сонирхлын тэнцвэрийг тогтоох хамгийн чухал цөөхөн эдэг хэрэгслийн нэг нь энэ хайгуулын салбартах бодлого байхгүй юу? Тийм байна. Энийг ойлгохгүй байгаа учраас энүүгээр тоглож чадахгүй байна. Тэгээ би зүгээр юу гэж бодож байна вэ гэхээр хожим одоо юу гэдгийг залуучуудаас нэг манай улсыг авч явах лидерүүд гарч ирэх үед одоо тэр бодлогыг яг тэр хэмжээнд наваачих хүмүүст төрөх байх. Тэгээ одооны хүмүүс болон өмнөх хүмүүст бол би тун сэтгэл дондор байгаа. Тийм байна. Тэгвэл одоо баг таныхаар нэг үе солигдох хэрэгтэй болох юм шүү дээ. Мэдэхгүй. Яах вэ? За та бүхэнд нэг 5 минут үлдсэн байна. Сүүлийн асуулт энэ ашигт мултмлын тухай хуулийн шинжилсэн найруулга гэж юм. Одоо миний мэдж байгаас мэдхгүй сүүлийн баг 10 жил бичиж гин үү яаж гин одоо орох юм гинэ гээл ингээл тэгж байгаа сая одоо засгийн газараар хэлцэгдээд дэмжигдээд ингээ гараад ирсэн байна. Одоо их хурл баригдах байлгүй бол өөрөө тэр ажлын хэсэгт ажиллаж байгаа. За энэ дээр одоо таны дөнгөж сая ярьсан энэ одоо дутагдал юм уу энэ болохгүй байгаа зүйлүүдийг засах сайжруулах ямар зүйл заалтууд нэмж орсон байгаа бол таны бодлоор за нэгдүгээр шинжилсэн найруулга биш. За нэмэлт өөрчлөлт гэж. Нэмэлт өөрчлөлт юм. Тий. Засгийн газар өөрөө тэр хуулийг барьж авсан. За. Шинжилсэн найруулга гэвэл шинээр бичиж эхлэхийг хэлдэг. Тий, бараг 70% ч гэлөө өөрчлөлт. Ерөөсөө шууд шинээр н оргилж эхлэхийг баг хэлсэн тийм үү? Хуучин орган дээр ажиллахыг нэмэлт өөрчлөлт. За, тийм байна. Тэгэхээр энэ нь бол хуучин орган дээрээ буюу одоо байгаа хуулийн дээр ажиллаж байгаа. Тийм учраас одоо юу гэдгийг те бүр ингээд нэг сюрприз болох үс хэмжээний юмнууд тэнд байхгүй.
Ер нь бол өнгөрсөн 30 жилийнхаа алдаа оног нөгөө арын цонхороо хараад ийм алдаа гарсан. Энийг засъя гэсэн ийм л хууль. За. Урагшаа харсан цөөхөн хэдэн юм байгаа. За. Тэрний нэг нь бол одоо критикл минерал гэдэг ямыг ер нь нэр томьёоны хувьд оруулж ирээ, бодлогын хувьд оруулж ирээ гэдэг нэг хоёр өгүүлбэр бий. Бусд нь бол тэр арагшаа харахад анзаарчихсан юмнууд. Одоо тэр зэсийн татварыг бууруулах тий гэх мэт ийм юмнууд байгаа. Орон нутгийн эсэргүүцээд байгаа учраас орон нутагт нь ер нь сангийн сайдын үзмжээр биш хуулинд заасан пунктийн дагуу мөнгө хуваарлаа амнаатнаас гэдэг ч юм уу. Иймэрхүү юмнууд байгаа. Зүгээр бас нэг юм байгаа нь энэ ялангуяа нийгэмд гараад байгаа энэ уул уурхайтай холбоотой эсэргүүцлүүд юунаас холбоотой байсан гэхээр өнгөрсөн хугацаанд уул уурхайг авч явж исэн эзэдүүд гэх юм уу захирлууд бол ерөнхийдөө орлого, зарлага тал руугаа илүү анхаарад бизнесийн ашиг тал руугаа илүү хардаг хүмүүс илүү байсан. Ер нь яаж харах хэрэгтэй байсан гэвэл орлого, зарлага тэгээд энэ улсын хөгжлийн чиг хандлага, нийгэм, байгаль орчин гэдэг ингээд бүгдийг баланслж харж чаддаг эзэдүүд, баланслж харж чаддаг захирлууд энэ бизнесийг салбарыг авч явах хэрэгтэй байсан. Тэгээд тэр нь дутагдaltaй байснаас болоод одоо нэг юм ашиглаж байгаад хайчаа явждаг, марчдагаас өсвөлээд янз янзын юм төгөөмөл байсан. Одоо илүү тэр эзэдүүд дээр нь болон тэр санхүүг мэдж гарын үсгт сурж байгаа захирлууд дээр нь одоо юу гэх юм одоо хийхээс аргагүй болж байгаа тийм заалтууд энэ төр орж ирж байгаа. Тийм жишээлхэд одоо анх ашиглаж эхлэх гэж яхад нь та энийг хаяад явахгүй байх буюу тэр хааж одоо яг цэгцлээд үлдээх барьцаагаа анханаас нь тавь гээд. Тэр нь өөрөө зүгээр нэг хуучин ингээд хүмүүсийн тархийг эргүүлж байгаад нэг жилдээ нэг бараг 2-300 мянган долларын түвшний ч юм уу бараг 20-30 сая төгрөгөөр аргалаад яваад иддэг байсан байхгүй юу? Байгаль орчны яам нэг жижиг юм тавьчаад одоо бол ордоо бүрэн цэвэрлэх хэмжээний гэхээр эн чинь одоо 40-50 саяын барьцаа доллараар бараг тавилах үз. Зарим тохиолдолд одоо оюутлогын молгол дээр бол 150-200 сая долларын барьцаа тавилах үз. Ийм хариуцлагын тогтолцоо энтрийг одоо ийш нь оруулж ирж байгаа. За. Эцдийг нь хариуцлагажуулж байгаа гэх юм уу? За. Тэгэхээр ч одоо хууль маань за батлагдлаа одоо өөрөө чи ярьж байгаа хэлбэрээр одоо батлагдлаа гэж бодоход тэр хууль маань одоо эргэж үйлчлэх үшээлөө нэгэнт үйл ажиллагаа эхэлсэн уурхайнууд том жижиг уурхайнууд дээр үйлчлэх үү те. За ингээд бидний ярилцлах цаг өндөрлсөн байна. Бидний урилгыг хүлээж авч одоо манай студид ирж энэ өөрийнхөө салбарыг одоо бүхэлд нь одоо ийм сайхан тайлбар хийж өгсөн танд баярлалаа. Таны одоо энэ ассоциацийн ажилд нь амжилт хүсье. Мөн та одоо энэ нөгөө политехникийн одоо хуучнаар бол политехникийн зээл сургууль ахлах багшин. За одоо энэ шинэ боловсон хүчнүүдэд бэлдэх энэ ариун агуулсад нь одоо бас өндөр амжилтыг хүсье. Гэлээлээ. Баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай.